Өдрийн мэндэ. За өнөөдөр нэг асуултанд хариуллага дахин бичлэг хий. Би уг нь P2P их л сайн бичиж өгдөг. Тэгээд ерөөсөө хүмүүс нэг сайн ойлгож өгөхгүй л байх шиг байна. Эсвэл ерөөсөө үздэггүй болов нэг нэгэндээ сайн дамжуулаад тэ энэ Binance биржээс яаж Монголын карт руу мөнгө гаргаж авах вэ гэсэн асуултыг одоо өнөөдөр дахиад нэг хүн тэ ярьжсэн чинь ерөөсөө огт мэдэхгүй ах юм. Юу гэсэн үг гэвэл юм штэ. Манайх ингэж ах юм ямар нэгэн сайтнаас Faucet Pay руу одоо би нэг сая хүний жишээн дээр л хэлээд өгье. Faucet Pay дээр байгаа юугаан койно Binance руу шилжүүлээд Binance-аас Trade руу гаргаад Trade-ээс Монгол банкны карт руу мөнгө гаргаж авдаг. Тэгэхээр чинь бид нар хэдий чинээ олон ийм шилжилтүүд хийн хэдий чинээ бид нар шимтгэл маш өндөр төлнө. Тийм үү? Тэгээ энэ дээр одоо бүх хүн мэдж байгаа. Би хэдий чинээ олон шимтгэл төлнө хэдий чинээ үгүй шилжүүлэх хийн хэдий чинээ би олон одоо шимтгэл төлнө гэсэн. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм ямар нэгэн сайтаас Faucet Pay буюу дундын төрөвч рүү татсан бол тэндээ мэдээж хэрэг нэлээд одоо юу яаж байгаа удаан хугацаанд хадгалж чаад арай жоохон ахиухан болгож байгаад нэг л удаагийн таталт хийх хэрэгтэй. Эхнийх нь юу гэж хэлэх гээд нэг бол одоо ингээл хардаа та нар Faucet Pay дээр одоо надад нэг жоохон ийм 8790 сатоши байна тийм үү? Би энэ 8790 сатошиг татахын тулд 10,000 сатош шимтгэлтэн төлөх болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр чи надад хэрэг би 8790-ийг би татах юм бол шимтгэлээ төлөхч мөнгө байхгүй. Гүйлгээ бол хийгдчихдэг. Тэгсэн мөртлөө миний төрөвчөнд ирэхгүй нь шүү дээ. Тэгэхээр энэ шимтгэл гэдэг юмыг маш их сайн олж ажиглаж харах хэрэгтэй. Хэрвээ одоо жишээлбэл надад энд нэг 20,000 байсан бол би 10,000-ын шимтгэлд өгөөд 10,000 л надад ирэх нь шүү дээ. Тэгсэнд ороод би энэ дээр 60,000 юм уу 100,000-ыг цуглуулчаад тэгээ 10,000-аар шимтгэлд өгөөд 90,000-ыг авбал хамаагүй дээр үстэй. Эсвэл бусад койнуудаас шимтгэл нь арай бага энэ биткойноос арай илүү бага байвал одоо биткойноо жишээлбэл өөр койн руу шилжүүлж байгаа тэр койнгоо татна гэсэн. Дараагийнх нь Faucet Pay-с хэрвээ Binance руу татсан бол Binance-аас Монгол банкны карт руу шууд мөнгө олгоод гаргаад авчдаг тийм үү? Гэтэ заавалжгүй нөгөө мерчантуудыг ашиглах буюу P2P2-ыг ашиглаад гаргаад авчихна гэсэн. Тэрнээс эндээс Faucet Pay-с би ийм амар өндөр шимтгэл төлж Binance руу татчихад Binance-аас Trade руу татхаар чинь бас дахиад шимтгэл төлнө шүү дээ. Дараа нь Trade-ээсээ би Trade дээр зархаар ашигтай зарах уу ашиггүй зарах уу би мэдэхгүй. Бас тэрийг Монгол банкны карт руу татхаар дахиад шимтгэл төлнө. Тэгэхээр чи энэ дээр би юу гэж хэлэх гээд байгааг бол Faucet Pay дээрээ сайн хурааж ийж, сайн цуглуулж ийж нэгэн удаа таталт хийх хэрэгтэй. Хэрвээ таталтаа Trade дээр би мөнгө гаргаж авах гэж байгаа шууд Trade рүүгээ татах хэрэгтэй. Binance руу дамжуулах хэрэг байхгүй. Тийм үү? Эсвэл би Binance руу татсан бол Binance-аас Монголын банкны карт руу шууд татах хэрэгтэй. Trade рүү явуулж бас нэг юм хийжсэн даа. Энэ зөвхөн толгой ажиллах юм байхгүй тий. За одоо тэгвэл эндээс би одоо Binance дээр надад юу байгаа гэвэл P2P рүүгээ л орно. P2P рүүгээ орлоо. Монгол төгрөгөө сонголоо. Би энэ дээр хэрвээ USDT-тэй худалдаж авах гэж байгаа бол бай. Одоо би чинь байгаа мөнгөө USDT. Одоо би энэ дээр зөвхөн оруулж ирсэн нөгөө биткойноо сатошиго USDT-гээр л зарах нь шүү дээ. Тэгэхээр чинь түрүүний хэлж байгаа хүнийхээр бол Binance руу явуулчаад Binance-аас нөгөө биткойн ч юм уу өөр койн Faucet Pay руу явуулаад тэндээ зараад тэгээд дараа нь тэндээсээ татна гэдэг чинь амар олон шат дамжиж байгаа үст. За энэ дээр надаас дахиад хүмүүс асуугаад идэг. Заавалчгүй ингэж мерчантууд хэрэглэлгүйгээр банкны карт руу гаргаад авчвал яад юм бэ гэд. Би энэ тухай маш их олон тайлбарласан байгаа тийм үү? Банкны карт руу гэдэг чи одоо нэг өсөндөө олон улсын карт ашиглана гэсэн үг. Банкны гүйлгээ одоо олон улсын картад амжигдаж орж ирнэ гэж ойлгоно. Яагаад гэвэл маш их олон хөрвүүлэлт явагддаг. USDT маань USD рүү USD маань төгрөг рүү шилжээ төгрөгөөр миний Монгол карт руу
одоо хөрвөгдөн гэдэг чинь бас дахиад нөгөө олон шат дамжлага дамжина гэсэн. Тэгэхээр энийг өсөндөө нөгөө нэг банкны одоо жишээл гадаад байгаа банкны картнаас Монголын банкны карт руу оруулж байгаатай адилхан шимтгэлийг бид нэр банкнд төлөх нь шүү дээ. Хөрвүүлт явагдаад. P2P-гийн ашиг нь юу вэ гэвэл би энэ дээр coin зарчлаа, USDT болчлоо. Энэ байгаа мерчантууд маань биднэрт Binance дээр байгаа миний USDT-г одоо өөрөөхөөр юу яаж гэнэ гэсэн үг тий солиод тэгээд Монголын картанд байгаа мөнгөө миний Монголын картанд байгаа мөнгө рүү мөнгөний хийж өгдөг. Тэгэхээр чинь дотоодын гүйлгээ болно гэсэн үг. Төгрөгнөөс төгрөг рүү. Тэгэхээр тэнд чинь 2200 төгрөг төлдөг юм яа гэдэг хэдийг төлдөг. Ганцхан би энэ дээр ямар алдаа хийх үү гэвэл алдагдал байж болох уу гэвэл ханшны л алдагдал байж болно. Өөрөөр тэр олон нөгөө доллар төгрөг рүү гэж ингэж хөрөхгүй нэ шүү дээ. Тэгэхээр одоо юу гэсэн үг гэвэл энэ дээр би та нарт дахин хэлж өгсөн тийм. Энэ миний нөгөө солих гэж байгаа USDT-гийн доод хэмжээнээс шалтгаалаад ханш нь өөр байдаг. Мэдээж хэрэг би 10 сая төгрөг гаргаж авах гэж байгаа бол би хамгийн гайгүй ханшаар л одоо гаргаж авна гэсэн үг тийм ээ. Хэрвээ надад мөнгө байгаа бол би ханш маань жоохон нэмэгдэнэ гэсэн үг. Жишээлбэл энэ хүний гэхэж одоо 500 мянган төгрөг шүү дээ. 500 мянган төгрөгийг би одоо 500 мянган төгрөгтэй тэнцэх USDT-г тийм ээ. Би энэ мерчантыг ашиглаад Монголынхаа карт руу төгрөгөөр гаргаж авах гэж байгаа бол би энэ хүнийг сонгох нь шүү дээ. Тэгвэл ханш маань 3511 байх нь. Ажихам одоо Монголын банкны үндсэн ханш хэд байдیں۔ Одоо өөр нөгөө нэг юм уу гэж байдаг юм уу? Өөр хаана одоо хямд манд сольдын бүү мэд. Дээр үед нэг 8 шарга гэл байдаг байсан. Одоо байдаг юм уу мэдгүй. Тэрний ханш нь ямар байдیں۔ Тэ? Банкны босын ханш нь ямар байдیں гэх мэтчлэнгээр. Тэгэхээр энэ Binance бирж дээр гэхтэл өнөөдөр ханш бол яах нь вэ? $1 3511-ээр сольж өгнө шүү дээ. Гэхдээ энэ маань юунаас шалтгаалах вэ гэвэл одоо жишээлбэл 3512, 3511.15 гэд эн чи юунаас шалтгаалах вэ гэвэл энэ хүмүүсийн энэ яах нь доод хэмжээнээс шалтгаалах нь. За одоо юу гэж ойлгох вэ гэвэл би хэрвээ надад нэг 200 USDT байвал 200 USDT гэдэг чинь бол 500 мянгаас дээшээгээ гарна шүү дээ тийм ээ. Байгаа бол би энэ хоёр дахь мерчантыг сонгох нь шүү дээ. Энийг үү. Хэрвээ би 10 сая төгрөг бол яах нь энэ эхний хүнийг сонгож болох юм. Тэгэхээр 500. За хэрвээ 300 бол энэ хүнийг сонгох нь. Энэ бол 300-аас дээш төгрөгийг сольж өгнө. Тийм ээ. Тэгэхээр энэний ханш нь бол 3511.02. Нэг их амар өндөр ханш бол байхгүй байгаа үстэй. Энэгээр би өөртөө байгаа USDT-гээ солино гэсэн үг. За энэ дэдл дээр ард тал би нэг анхандаа жоохон туршлахгүй Монголын банкнуудыг сайн мэдэхгүй туршлахгүй байхдаа ойлгохгүй байгаад исэн чинь одоо яг ингэдэм байх штэ хаан банкнаас хаан банкны хооронд шилжүүлэх юм бол үнгүй явд юм уу те эсвэл хаан банкнаас голомт руу явуулах юм бол 200 төгрөг төлдөг ч юм уу банк дотор өөр банк руу шилжүүлэхэд мөнгөний зөрүүн шинтгэлийнх нь төлдөг нөгөө шинтгэл нь арай зөрүүт байд юм билээ. Гэхдээ 2200 төгрөг л байд юм билээ штэ. Их тийм амар биш юм билээ. Тэгэхээр энд заавалчгүй би хаан банктай учраас хаан банк руу явуулна, голомттой учраас голомт руу явуулна гэдэг шаардлага байхгүй санагдсан. Ягаад гэвэл тийм их одоо зөрөө гардгүй юм билээ. Одоо жишээлбэл хаан банкнаас голомт руу явуулахад 200 төлдөг бол одоо юу гэдэг голомтоос юу гэдэг трейдер бишээ худалдаа хөгжлийн банк руу 1000-ыг явуулдаг гэвэл айгүй өндөр зөрөө гарч ирж байна тийм үү? Эсвэл хаан банкнаас хаан банк руу үнгүй байж байгаа хаан банкнаас голомт руу бол 200 байдаг бол нэг их актер зөрөө гарахгүй байгаа ч 200 төгрөг л шимтэгдээд хөлчихнө гэсэн үг. Тэгэхээр би ойлгохдоо ингээд ийм амар өндөр зөрөөтэй байдаг байх гэж бодсон чинь үгүй юм байл шүү. Тийм болохоор надад бол энэ ямар банк байх нэг их тийм сонирн биш. Нэгдүгээр би ямар банкыг энэ Binance дээр холбосон сонирн биш. Тэгээ нэг 200 төгрөгийн л наан цааны зөрөө арах юм бэл. Тэгэхээр гол миний юу яах юм анхаарах юм бол энэ мерчантыг сольж өгж байгаа доод хэмжээ энэ ханш хоёр л байгаа. За тэгэхээр та нар өөрсдөө жишээлбэл Тэрэдэмэн дээр болохтан зэрэг та нар байгаа койн төгрөгөөр солиод тэгэл төгрөгөө шууд банкныхаа карт руу гаргаад авчдаг юм билээ. Тэнд ч ямар шинтгэл явдгийг би мэдэхгүй. Энэ дээр бол Монголын тэрэд дээр USDT байхгүй харагдаад байсан тий. Тэгэхээр чинь
заавалчгүй койно шилжүүлэх юм уу? Эсвэл USDT-гээ төгрөг болгох юм их сонирн бол тэгээд айгүй олон юм дамжлага болоод байгаа байхгүй юу? Уг нь бол TRDM ч гэсэн шууд сайтнасаа TRDM рүү явуулахад, шууд сайтнасаа Binance руу явуулахад бас шимтгэл нь ямар байна уу те? Бас нэг юм байгаад байгаа. Тэрийг бас сайн анхаараарай. Ягаад гэвэл над руу ямар нэгэн сайтнаас TRD рүү явуулахад арай өндөр шимтгэл төлөөд байна уу гэж харсан шүү. Хэрвээ үнэн байна уу үгүй нь та өөрсдөө шийдээрэй. Хэрвээ Binance руу явуулах, TRD рүү явуулах хоёрын хоорондох шимтгэл нь адилхан байх юм бол TRD рүүгээ явуулаад тэндээ зараад Монголынхаа банкны карт руу гаргаад авчиж болно. Тэгэхээр энэ дээр та нарын нөгөөнийг тооцоол хэрэгтэй. Би Binance руу явуулаад мерчантаас гаргаж авсан дээр юм байна уу? Эсвэл би TRD рүү явуулаад TRD-ийн картаар авсан дээр юм байна уу? Тэ? Шимтгэл нь хаана? Зүгээр л нэг $100-оор л тооцоод бодоход, тэгээ $100-оор тооцоод бодоход сайтаас $100-тай тэнцэх coin Binance руу явуулахад хэдий төлж гин? Сайтаас $100-тай тэнцэх coin-ыг TRD рүү явуулахад хэдий төлж гин? Дараа нь эндээс би банкныхаа картыг хэдий төлж гин? Нэг л удаа тийм сайн нарийн тооцоо хийж гин бол та нарт юу яана гэсэн үг те? Хаашаа авах нь ингээд мэдэгдчихин гэсэн. За тэгвэл энэ дээр ерөөсөө би энэ хүнийг сонголоо. За одоо 300,000, за 500,000 гэх юм бол би энэ хүнийг сонголоо. Ерөөсөө энэ дээр USL гэхээр чинь би өөрийнхөө нөгөө 100 USDT-г солих гэж байгаа тийм үү? Тэгэхээр надад хэд орж ирэх нь вэ? 3,351,111 төгрөг миний банкны картанд л орж ирэх юм шүү дээ. Яг л нөгөө энэ байгаа үстэй. Тэгэхээр чин та нар өөрсдөө TRD дээр би хэрвээ априктэй зэрэг шууд нөгөө нэг одоо шууд нээгдээл миний нөгөө овог нэр ямар банк ингээл өөрөө сонгоод ингээл явуулчихна тий. Хэрвээ зарим тохиолдолд одоо жишээлбэл өөр тохиолдолд энэ тохиолдолд энэ дээр одоо жишээл би хаан банкыг юм уу хас банкыг сонгоод явах нь шүү дээ тий. Сонгоод тэгээ дараа нь энэ хүн миний нөгөө автоматар миний юунд байгаа балансанд байгаа $100 маань энэ хүн хүлээж аваад тэгээ дараа нь тэрнтэй тэнцэх нөгөө миний төрөвчийн хэд билээ $100 маань 351,113 төгрөг миний банкны энэ одоо Binance дээр бүртгүүлсэн юунд холбосон банкны картанд энэ мөнгө ороод ирэх нь шүү дээ. Тэгээ энэ бол цаашаа айгүй амархан яагаад гэвэл энээс цаашаа болохоор миний нөгөө бичиг баримт хамаг юмнууд гарч ирж штэ тийм болохоор болохгүй. Яагаад гэвэл би ингээл цаашаа би $100 зарна. Тэгээд таны дансанд чинь 100-аас дээш доллар USDT байж ах хэвээр. 90 USDT байгаа мөртлөө би 100 солино гэж бичиж болохгүй штэ тийм биз дээ. Тэгэл ингээд цаашаа банкныхаа юг сонгоод надад одоо хаан банк байгаа бол хаан, хас банк байгаа бол хас, одоо тэр трансфер гэдэг дээр голомт байгаа бол голомт, тэрийгээ сонгоод тэгээл ерөөсөө юу ячна. Нөгөө явууллаа гэл дарчингууд. Сэл бол бүр баг баяасан айгүй хямдхан, айгүй амархан тий. Бай болохоор бас нэг жоохон хөөрхөн асуудалтай байгаад идэг тий. Нөгөө би өөрөө Монголынхаа картнаас энэ хүнд мөнгө явуулж ийж тэр хүн над руу USDT оруулж өгдөг. Сэл бол айгүй амархан. Ягаад гэвэл миний юун дээр байгаа аккаунтанд дээр байгаа мөнгө л автоматар гараад явчих шүү дээ. Тэгэл энэ хүн миний нөгөө банкны карт руу мөнгө оруулаад өгчдөг. Ийм учиртай. Тэгээд тийм болохоор та нар энэ дээр одоо дахин асуугаад байлгүйгээр тийм үү? Ерөөсөө энэ бичлэгийг үзчихээд нэгэндээ дамжуулаад хэлээд энэ ингэж энэний тухай юм байдаг шүү гэж хэлэхгүй болохоор одоо би энэ бичлэгийг бүр хэдэн жилийн өмнө хийсэн, хэдэн жилийн өмнө тайлбарласан, нэг жилийн ч өмнө тайлбарласан. Тэгээл дахиад мэдхгүй хүмүүс зөндөө гарч ирж, нэг өсөндөө шинэ хүмүүс гарч ирээд байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр ийм ойлголтыг аваарай гэж хэлэх байна. Одоо ингээд дүгнэж хэлье те. Ерөөсөө би хэдий чиний гүйлгээхийн тэдий чиний шимтгэл төлнө. Тийм болохоор аль болохоор цөөн гүйлгээ хийжээж тэр дундаасаа би шимтгэлээ яах нь хэмнэн гэсэн. Шимтгэлээ одоо нөгөө жоохон цуглуулсан койно хэмнэж байгаа гэсэн. Дараагийн дугаарт нь заавалчгүй нэг юм юу гэдэг лээ би дараагийнх нь юу гэж хэлэх гэжсэн гэвэл дараагийнх нь болох тань зэрэг банкны картнаас банкны карт руу шууд
одоо жишээл олон улсын картаар авах шимтгэл маш өндөр байдаг байсан. Би нэг удаа солих гэсэн чи юу влээ гэвэл бараг л миний тал мөнгийг аваад явчихсан. Тийм болохоор яг өнөөдрийн хувьд өнөөдрийн цаг минутанд хамгийн ашигтай байгаа юм нь энэ мерчантууд байна. Яванда мэдхгүй одоо яванда сайжрах ч юм уу. Ер нь бол та нар бид нар энэ банкны хуучин системийг мэддэг штэ, тийм биз дээ. Одоо бид нар $100 хүнд явуулах гэж 10-аас $15 төлөөд байдаг штэ. Тэгэхэд чинь бид нэр одоо крипто валютаар $100-ыг ердөөсөө 34 цент ганцхан доллараар л явуулаад штэ. Тэгэхээр яг л тэр нөгөө банкны хуучин тогтолцоо байдаг учраас хүмүүс аль болохоор одоо нөгөө нэг банкныхаа картаар coin авах юм уу? Шууд гэсэн үг тий. Мерчантгүйгээр шууд coin авах юм уу? Coin буцаж зархад айгу өндөр шимтгэл төлөөд байдیں۔ Гэхдээ та нар өөрсдөө туршиж үзээрэй. Би нэг туршиж үзсэн надад айгу өндөр шимтгэл авах гэсэн учраас би ерөөсөө хамгийн ашигтай хөлбөр нь P2P юм аа л гэж ойлгосон. За ингээд өнөөдрийн бичлэгийг дахин хийгээд өглөө. Тэгээд одоо энэ дээр та нар мэдхгүй юм байвал над нөгөө ойлгоогүй юм байвал комент дээр бичээрэй. Эсвэл групп дээр бичээрэй. Тэрийг ойлгосонгүй гээд. За бүгдэнд нь амжилт баяр та.